подкастын эхний дугаар өгөр эхэлж байна. Австрали улсын Голд Кост хотоос ялгуу мэдчилж байна. Австралийн Мельбурнаас зулаа мэдчилж байна. Зя бид хоёр энэхүү подкаст эхлүүлж нэгэн сайхан сэдвийн талаар ярих гэсэн юм аа. За бид хоёулаа Австралид амьдардаг хүмүүс байгаа учраас амьдарч байгаа тий түр хугацаанд байгаа болохоор австралчуудаас ер нь авах зүйл тэгээд австралчуудаас авч болохгүй зүйл тэгээд энэ болохоор лайфстайл хүмүүсийн хандлага ажил дээр ба гэрд ч юм уу тэгээд манай зурлагч болохоор илүү кампус дахь амьдралын хэмнэлийн талаар тэднээс юу авч болох юм юуг нь битгий аваарай ч гэдэг юм тиймэрхүү юм гээд ярих гад битэр тохирцсон сууж байгаа маа. Харин тийм тэгэл яг хоёулаа нөгөө нэгдүгээрт хоёр өөр хотод амьдардаг, хоёрдугаарт бас нөгөө одоо яг австрали хүмүүстэй харилцах одоо орчин нь нүүр гэх юм уу? Чи илүү магадгүй ажлын орчин дээр ч юм уу илүү харилцдаг байх. Би магадгүй сурж байгаа болохоор оюутан гэдэг утгаараа профессорудтайгаа харилцаж арай илүү тэр талаас нь мэдж байгаа болохоор эндээс нэг жаахан нюанс ч юм уу ялгаатай юмнууд ажиглагдах байхаа. Тийм бах тий. За тэгвэл хоёлаа сонирхолтой байлгах үүднээс нэг нэгээрээ ингээд сөөлжлөө явчих уу. Эхлээд гоё сайн талын нэрээ тий. Австралчуудаас авах зүйлс нь юу байх юм те та нэг хэлэнгүүт би нэгийг хэлээд тэг яхаа тэрнийхээ талаар өргөжлүүлээд хилэлцүүлээд тэгээд нэг сайхан магтаах яда австралчуудыгаа яна би яг магтчих чадах юм болов би яг ингэ нөгөө айгуу тийм одоо юу гэдэг close mate одоо ийм ойр яг ингэж нөгөө нэг дотн байдлаар харилцаж үзээгүй миний сеттинг ер нь жаахан тийм нөгөө official academic орчин болохоор би нэлээд тийм гадаргуу талын юмнууд ярих байх магадгүй. Тэгэхээр чамаас эхлэвч гэсэн. Зя. Гадаргуу талын юм ярихгүй доторгуу талын юм ярихын тулд надаас хэлэх юм байна. За би болохоор нөгөө нэг зулагчийг бодох юм бодвол Австрали хүмүүстэй хамт амьдардаг. Тэгээд энэ нь амьдрахтаа бүр яг нэг Австрали айлд өргүүлсэн юм шиг амьдардаг байхгүй юу? Австрали аав ээжтэй. Тэгээд тэгээ Австрали нөгөө хүмүүстэй Австрали компанид амьдардаг гинэ ажилдаг. Бяцхан танилцуулах хийчихэд тийм байна. Зя хамгийн эхнийхэн тэгвэл сонирхолтой сайн зүйлс юу байж болох юм бэ гэхээр за би нэг хитний тэмдэглэл хийсэн юм аа. Тэгсэн чинь ингээд эхэлсэн байна л да. Гэртээ болохоор хувийн орон зайг айгүй хөндлөдөг гэж бичсэн байна. Тэгээ тэрийгэ бодсон чинь яг нөгөө хүүхэд нь байлаа ч гэсэндээ ингээд хүүхдийнхаа орон зайг айгүй хөндлөдөг. Аав ээж нь одоо жишээ нь манай хамт амьдардаг хүмүүс болохоор хоёр охинтой. Хоёр охин нь хоёулаа 20 гарсан. Ажилтыг гарсан тийм том охтуудтай л да. Тэгтэл одоо хэдий том болсон ч гэсэндээ манай нэг монголчуудтайгаа харьцуулаад ингээд нэг харилцаж байгааг нь харахаар айгүй хүндэтгэлтэй ч гэдэг юм уу одоо нэг охин нь болохоор өглөө сэрэнгүүтээ хүнтэй ингээд жоох юм ярих дурггүй. Тэрийг айгүй хүндэлдэг ээж нь тэгээд намайг дөнгөж нүүж ирж байхад ингээд хэрвээ ингээд нэг эвгүй мэдрэмж төрөх юм бол чи бити хүн дээр хүлээж аваарэ ингээд манай энэ охин ингээд дөнгөж сэрснийхаа дараа хүнтэй ингээд жоох юм ярих дурггүй байд юм аа ч гэдэг юм уу тий. Би тэрийг ингээд сонсчоод яасан гоё ээж нь ингээд гоё хүндэлж хүлээж авд юм бэ гэж бодсон аахгүй юу. Тэгээд манай ээж чишэлтэй зүгээр ер нь Монголд байсан бол битгий маяглаад энэтэй юу маягтай хүнтэй мэдлэхгүй энэ төр гэж загнуулах байсан юм шиг. Хар өглөө яасан гэж дуугаа хораагаад байгаа энэ төр гээд. Тийм л юм болох. Тийм хамгийн тод үлдсэн нь болохоор тэр энэ тэгээд нөгөө хоол хүнсээ тусдаа одоо байлгадаг ч юм уу тий тусдаа одоо хүндэлж байгаа гэдэг нь нөгөө хувийнх нь орон зайг хүндэлж байгаа нь одоо жишээ нь хүнсээ ингээд тусдаа байлгаж байгаа нь хамааралтай байдлыг нь багасгаж байгаа юм шиг. Одоо жишээ нь аав нь мах дуусчлаа гэж санаа зовхгүй тий ээж нь одоо оройныхоо хоолыг ямар хоол хийх үү гэж тэр нь шаналхгүй ч гэдэм үү ингээд энэ ингээ яг хэрвээ дип
явах юм бол амар гоё юм жижигхэн амьдралын ингээд нэг өдөр тутамд мэдэрч болох тэр стрессийг ингээд багасгаад байгаа юм шиг санагдах гоё юм тустай байгаа. Гэтэ яг нөгөө талаасаа жаахан юм хүүтэн хүндий санагдчихэж магадгүй тэ нэг гэрт нэг гэр бүлд амьдарч ийж хоол хүнсэн тустай байна гэхээр гэхдээ мэдээж хүн болгон айл болгон ондоо байх. Тэгээ миний яг амьдардаг хамт амьдардаг айл ерөнхийдөө тгийж анзаарэгддэг. Юу гэр бүлийн гишүүд нь бүгд тус тусдаа хоолоо хийж иддэг эсвэл тус тусдаа өөр дайдтай гэсэн үг юм. Тий. Бүр яг жинхнээсээ одоо аав нь болохоор бүр цагаан болтой. Тэгээ цагаан сүү цагаан идэх хэрэглэхгүй, gluten free тэг мах идэхгүй. Тэг эхнэр нь болохоор gluten free тэгтээ мах иддэг. Хоёр охин нь болохоор нэг нь болохоор Эвингийн, нэг охин нь болохоор ээжтэйгээ төстэй. Тэгтээ аавтайгаа төстэй байна. Бас мах иддэггүй. Тэг бүгдээрээ юм өөр өөр дайеттай. Тэг тусдаа хөрөөвчтэй. Тэгэд нөгөө нэг амар юм том юм галтгоондоо ерөнхийдөө нэг айлууд юм том стоrageтэй байдаг хгүй нэг юм амар том шүүгээтэй дүүрэн хоол нөгөө нэг лаазалсан маазалсан яасан. Тэгээ нөгөө хүн болгон давхартай. Тэгээд яг тэр давхарт нь өөрөөд тэрний хүнс, чарнагийн хүнс юм. Эсвэл тэр давхарт нь одоо ялгууны хүнс юм гэдэг ч юм уу тий. Тэгээд угаасаа нэг сонгож байгаа хүнс мөсөн ч гэсэндээ амар ондоо. Тэгээд бас нэг сонирхолтой тэр яг хоол хүнстэй тгийж анзаарч ирсэн юм болохоор нөгөө хамаагүй ингээд нэгнийхээ хүнсэнд шууд хүрэхгүй. Тэгээд амар ингэж асууж жинхнээсээ асууж тэгээд тэр нь болохоор яг жинхнээсээ асууж одоо хүрдэг. Тэгээд тэрийг одоо монголоор хэлэх юм бол нөгөө түр авах, зээлэх маягаар эргээд авсан бол эргээ заавал нөхөн ч юм уу те нэг сонгоны авсан бол эргээ заавал нөхөн ч гэдэг юм уу тэр мөрөн дээр айгүй нарийн тооцоотой. Гэхдээ мэдээж айл болгоо ондох манай гэрийнхэн бол айгүй тэрэн дээр сүрхий идэг. Тэр надад ихэндээ айгүй сонир санагдчихсан. Тэгээ одоо бүр тасчиж танд ямар санагдчихээн мэдээж амьдрал. Надад бол наадах чи сонсон чи нэг ингээд одоо бид нар чи Азийн соёлтой айгүй ингээд юмаа хувааж хэрэгэлдэг шүү дээ. Бараг нэг чихэр байсан чигэл хоорондоо хуваагаад иддэг тийм соёлтой шүү дээ. Тэгсэн чинь яг нэг гэрт амьдарч байгаа дөрвөн хүн дөрвөн өөр төрлийн хоол идээд яг тэгээд тусдаа хоолтой. Тэгэхээр яг соёлын талаас бол надад нэр үнэхээр айгүй сонирхолтой чинь яг нэг гэр бүлийн хүмүүс юм уу зүгээр нийлж хамт амьдарч байгаа хүмүүс юм уу гэмэрч биш. Айгүй сонирхолтой. Гэхдээ яг ингээд барууны соёл ч өөр амар тийм индивидуал гэнэ хувь хүний соёл одоо айгүй ихтэй шүү дээ. Ер нь хувь хүний эрх чөлөө энэ хувийн орон зай гэдэг тал дээр айгүй тийм мэдрэмтгий анддаг болохоор баг тэр утгаар нь бодоод үзэх юм бол баг make sense. Них амар асуудалгүй байгаа л тэр юм шиг бас харж болохоор юм шиг санагдаж байна. Мэдээж дундаа нэг одоо сартаа нэг удаа ч юм уу ингээд сайхан хоол идэх үе байна. Гэтэ нэг одоо ширээн дээр опшнл хүнсүүд байх ч юм уу тий. Тэгээд ингээд бөөндөө сууж агаад хоол идэх үе бол байна. Гэтэ энэ нь бол яг юм өдөр бүрийн манайхан шиг сайхан нэг лавшаа хийгээл нэг нь төрүүлж ирсэн гэртээ ирсэн хоол идэх ч юм уу манайхан ч амар хөөрхөн баг ажиллагаатай шүү дээ тий. Тэгээд нэг хүүхэд нь хоолоо идэг одоо юутай ч юм уу. Тэгээ тэрийгэ бөөндөө сайхан хувааж идчихээ. Даягаа сайхан нэг нь угаачдаг юм уу те. Тийм юм нас бол арай ондоо. Тэгээд яадаг гэсэн үг одоо нөгөө ер нь барууны орнуудыг харж байхад орой ингээл нэг цагт нэг тогтмол цагт бөөндөө нэг ширээ найр цугаал хоол иддэг шүү дээ те. Тэр хэд тэгж бөөндөө сууж иддэм үү эсвэл тусцтай идчихин эсвэл бөөндөө өөр өөрсдийнхээ хоолыг хийгээд авч ир тавьж иддэм үү? Яа гэв? Энэ бөөндөө хамт хоол идэхтэй юу? Тэрнэр болохоор тохиролцдог. Ер нь ямар ч үеж болно. Бүгдээрээ нэг айл нь хост хийж болно. Одоо эсвэл бүх олон айлууд нийлээд хоол идэж байгаа бол би тэрийг авчиръя. За тэгвэл би салаад авчиръя. За тэгвэл би одоо карри авчиръя ч гэдэм үү. Би нэг юм ахтаа бол авчиръя гэдэг. Тэрийг тохирчдог хгүй юу? Үгүй би нөгөө дөрвөн гишүүний наад нөгөө чиний хамт байгаа айлын дөрвөн хүмүүс яаж хоололтын дөрвөн дайдтай бол яг нэг цагт орой динэрээ хамт идэх юм уу яа гэдэг. Өдөр болгон бол хамтдаа хоол иддэггүй. Тэр болохоор ийм айгүй ийм ховор тохиолдолд одоо нэг бөөндөө ингэ тохирж аваад за одоо нэг бөөндөө нэг хамт хоол идэх үү гэж байгаа. Нэг сард нэг ч юм уу сард 2 удаа ч юм уу ярьж агаад идтiin. Тэгэхдээ болохоор гаднаас өөртөөхөө дуртай амиг авчрах нь ч байна, хийх нь ч байна. Гэхдээ ширээгээ болохоор айл болох опшнл дүүрэгдэг байхгүй юу?
Бас нөгөө нэг тийм сонирхолтой юм. Яг ингээд дитэйл ярих юм бол манайхан ч ингээд юм нэг 5 кол уртаа тавьж иддэг штеп. Тэгээ эн чинь болохоор илүү ийм орцуудыг ингээд тавьчихдээ. Болгоод тустаа болгоод. Тэгээд тэрийг ингээд сонгоод тавган дээр аваад тавиад идэх гэсэн үг одоо буфе маягаар. Тэр айгу түгээмэл шүү. Тэгтээ мэдээж айл болгоондоо хаа нөгөө нэг цаанаа нөгөө шашны бас аюутай хамааралтай тэгээд айл хаанахаас гаралтай хүмүүсийн гэдгээсээ хамааралтай тэгээд энэ гэр бүлийн соёл болгоондоо тэгэхээр яг манайх болохоор яг тэгж таардаг. Энэ ид маань болохоор яг жинхэнэ нөгөө нэг Австральд яг ирсэн 3 дугаар генерашн нь одоо яг байгаа гэж хэлжсэн баг шүү. Тийм. Тэгэд англи гаралтай. Тийм яг Австральд ингээд байж байгаа хүмүүс ахгүй юу? Уул гэж хэлэх юм да одоо. Австралиас Европоос цагаачлж ирээд колончлсан шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүсийн 3 дахь үеийн хүмүүс юм ээ те. Тий, тэгж хэлжсэн. Шиг санагдаад байна. За миний тухайд штэ түрүүн хэлсэнчлэн надад бол яг тийм нөгөө Австрали хүмүүстэй бүр яг одоо хамт амьдэрсэн ч юм эсвэл бүр ойр найз нөхдийн харилцаа бол ховор л доо. Ямар нөхцөл би Австрали хүмүүстэй харилцдаг вэ гэхээр ер нь сургуулийн орчинд манай хичээл заадаг профессоруудтай харилцахтаа бол хамгийн ойрын харилцаа гэх юм уу да. Одоо манай flight mate хамт амьдардаг хүмүүс болохоор Колумб гаралтай эмэгтэй байдаг. Тэгэхээр би баг Австралиээс илүү олон улсын хүмүүстэй баг өдөр тутамдаа их харилцдаг юм шиг надад санагцсан. Гэхдээ ингээд Австрали профессорууд одоо хичээл ордог багш нарын ерөнхий ингээ хандлага энэ эдрийг харангуут надад бол ингээд одоо би ингээд жишээлбэл ирэхээс өмнө ингээд барууны соёл тодорхой хэмжээгээр экспоз хийгдэж байгаа барууны хүмүүсийн ерөнхий сэтгэлгээний хэв маяг ч юм уу тэрийг мэдж байгаа. Гэхдээ миний үзчихсэн контентууд нөгөө Америк тал руугаа болохоор би айгүй тийм нөгөө арс өнгөний ч юм уу тиймэрхүү юмнууд дээр жаахан sensitive маягийн майндсеттэй энд ирсэн байхгүй. Тэгсэн чинь Австрали хүмүүс яг энэ амьдарч байгаа бидний орчин чинь одоо ингээд би Мельбурнд ирэнгүүт бүр ингээд гудамжаараа явхангууд зүсэн зүйлийн хэлээр янз бүрийн арс өнгөтэй өөр орны хүмүүс зэрэг амьдарч байгаа тохиолдолд дагаад австралчууд айгүй их тийм diversity одоо ингээд олон талтын соёлын хэлийн ялгааг айгүй сайн ойлгодог. Тэрнийг одоо хүндэлдэг ч юм уу тэр талаас айгүй надад айгүй гой санагдсан. Ядчил одоо академик орчинд штэ. Ажил дээр ч анзаарэгддэг, ер нь гадуурч гэрт ч анзаарэгддэг юм нь болохоор нэг юм австралчууд өөрсдийгөө жоох юм дарж ярьдаг. Одоо ямар нэгэн амжилт гаргалаа гэж бодоход тэрийгээ ингээд нэг юм өөрийгөө доош нь хийж ярьдаг гэх юм уу. Тэр надад айгүй сонир санагдсан. Тэгэд ажил дээр айгүй анзаарэгддэг юм байна. Сонио одоо жишээлбэл надад бол наадах чинь зүгээр ингээд хэлэхээр үгүй монголчууд ч гэсэн тэг ер нь тэгдэг шүү дээ гэж бодогдоод байгаа юм. Тийм. Гэхдээ ялгаа нь болохоор би яг нөгөө нэг ол multicultural хүмүүстэй ажилладаг болохоор яг нөгөө нэг юм харилцааны үйл ойлголцол гардаг байхгүй юу. Тэгээд манай нөгөө нэг латин нөхдүүд биш үү одоо Колумбудаас их гардаг юм да. Аргентин. Тэр зүгээс хэрдэг юм да. Гардаг юм да тэр зан. Айгүй нөгөө би төвтэй. Тийм нөгөө би ийм тэ бид угаасаа ийм тэ чи нэг хүлээж авах хэрэгтэй гэж байгаа юм шиг. Тэгээд ер нь ингээд нэг юм ажиглаад тахаар одоо бас нэлийн нөгөө нэг англи хэлнийхээ хувьд ч гэсэндээ айгүй юм дуудлагатай хүмүүс байдаг шүү дээ. Нэлийн хүнд одоо хатуу дуудлагатай гэх юм уу. Ер нь ямар ч ингээд Spanish speaker, ингээд төрлөх хэлтэй хүмүүстэйг ингээд англиар ярихад бол энэ хүний анхдагч хэл нь Испани юм байна гэдгийг тааж болохоос байдаг шүү дээ, тий. Тэгээд тэнгүүт нөгөө нэг тэрийг ингээд илэрхийлж байгаа нь тэрийг мэддэг өөрсдөө. Тэгээд ямар нэгэн үгийг одоо ингээд дуудлагатай, буруу дуудлагатай хэллээ гэж бодоход тэрийгээ сайжруулъя гэж нэг амар боддгоо юм шиг зарим ингээ хүмүүс анзаарагдахгүй юу. Тэг яг өөрсдийнхоороо хэлдэг. Тэгээд тэрийгээ ингээд яг өөрсдийнхоороо хэлсээр л тэгээд ойлгохгүй байхаар бид нар угаасаа ингэж хэлдэг ч гэдэг юм уу. Тэрийгээ ингээ айгу хамгаалдаг тий.
Тэгээ тэр нь бас нэг талаас ингээд айгүй зөрөгтэй юм шиг. Нөгөө талаас ингээд хитрхээ ингээд нэг юм би энийг хийсэн гэл тэгээ тэрийг амар ингэж бахархаж цээжээ дэлдэт байгаа юм шиг нэг тим мэдрэмж төрүүлээд байхгүй. Тэгээд гэтэл нэг австрали хүмүүс болохоор манай австрали менежер жишээ нь амар юм дарж ярьдаг. Ямар нэгэн амжилт гаргалаа одоо ямар нэг юм хийлээ гэж одоо ингээд за нэг репорт хийлээ. За ингээд нэг юм жилийн эцсийн репорт тайлан гаргалаа л доо. Тэгээд амар гоё юм хийсэн бэлээ. Айгуу сайн ажилласан бэлээ шүү. Ингээд слайдууд амар гоё байсан байсан гэл ингээл ярангуутчаа. Тэгэл бэлэн зургууд ашиглаад тэгээл нэг бэлэн юм тэгээл ингээл хийцэн мөө ч гэдэг юм уу тийм. Тэрнтэй төстэй юм болохоор бас ингээд би бас өөрөөсөө анзаарч байгаа байхгүй юу. Одоо нэг үрийг магтаад байгаа юм шиг болчиход тийм. Бас нөгөө ингээд ямар гоё ингээд юм хийсэн юм бэ? Чиний нөө хийсэн юм чи ингээд айгуу гоё үзүүртэй байсан байлээ мэлээ гэл ингээл ярангуут. Надад болохоор бас ингээд нэг юм магтуулахаар жоох ингээд дэвбүү санагддаг ч юм уу. Аль болох тэрнээс ингээд юм цогтаачмаар санагддаг ч юм уу. Тэр болохоор хувь хүний юм уу? Эсвэл монголчуудын юм зан юм шүү. Тэгэд яг австрали менежертэйгээ ингээд ярьж исэн. Би тэгээ наадах чинь бодсон чинь яг зүгээр бас яг австралтай байна уу зүгээр хувь хүндээ байна уу гэдгийг сайн мэдэхгүй л дээ. Ерөн зүгээр яг хүмүүс чинь нэг тийм ажлын байранд humble тэгээд нэг тийм ялангуяа удирдлагын түвшинд ажиллаж байгаа хүмүүс нэг арай нэг өөр өдөгтэй би магадгүй тэрнтэй ч холбоотой байж магадгүй гэж бодож байна. Тэгээд Магдалины тал дээр надад ч гэсэн одоо жишээлбэл ингэдэг аахгүй юм. Магдал ирэхээр энэ амар тийм хувь хүний шинжтэй асуудал байна л та. Магдал ирэхээр би бас амар тийм Магдалд айгу тийм соргог ханддаг гэх юм уу цаад хүмүүсийн хэлж байгаа нь заримдаа айгу худлаа сонсогддог байхгүй. To be honest айгу худлаа сонсогддог тий. Тэр утгаараа заримдаа тэр юмрх юмнууд окей за баярлалаа гэж хүлээж өгнө. Яг үнэхээр чи ихнээсээ магтаж байгаа тохиолдолд асуудал юу вэ гэхээр дараа нь би тэр одоо Магдалынхан юмд нь хүрж одоо илүү сайн ажиллах ёстой гэдэг тийм pressure дарамт ирээд идэх байхгүй юу? Энэ хүн надад итгээд намайг магтцсан юм чинь дараагийн удаа би энэ итгэлийг нь алдаж болохгүй гэдэг юм айгуус надад анзаардаг. Надад ч амар personal сонсогдож байна ер нь бол. Тийм. Та төрүүлж үзэж байгаа юм. Харин тийм яг нэг айгүй ингээд энийг эвтэйхэн гуйлал гулгуулаад юу ах дээ тэгээл итгэсгээл хийц юм уу? Энэ бол юу жишээ гэсэн маягтай айгүй юм бэлэн хөлтөл хариулаад байгаа юм шиг ер нь анзаарэгдтiin. Окей. Би нэрээ энэ дэр нэг юм инээдтэй юмэр би яг австрали хүнтэй биш баг австралийн энэ улс оронтой нэлээ танилцаад байгаа юм шүү. Би нөгөө анх ирж яхад ч 5 сард ирсэн гэхээр өвөл одоо эхэлсэн байгаа байхгүй юу? Манай энтхийн өвөл ямар хах хэрхүүтэн билээ те. Гаднаа заа бүх юм ногоон айгу ингээл зув зунаараа юм шиг мөртлөө гэртээ хөлдөж өгчих гээл нөгөө энтхийн байрнууд чи халаалт авахгүй амар хүүтэн шүү дээ. Тэгэл тэр өвөл иржсэн. Тэгээд би эхний нэг ирсэн хэсэгтэй хугацаанд ингээл өвөл орой амир ирт харах болчдөг. Тэгээд ингээд гадуур явхаар заа одоо ингээд автобусын буудлын дээр зогсохоор тэр буудлын дээр би гав ганцаараа зогсож идэг заяа. Тэгэл ингээл 5 цаг өнгөрөөл нөгөө ажил харах цаг болонгууд ингээл метроныхон буудлууд нь бужигнаал хүн амт ингэж ийснэ 6 гэхэд баг бүгд гэртээ арцсан байт юм хаашаа. Баг бүх юм нь хоосон болчдөг. Тэгэл even ингээл бүх юм амар эрт хаагаал ингээл хүмүүс 10 гэхэд баг бүх манай байрны гэрэл мэрэл бүгд унтарсан жах жишээний. Тэрийг хараад надад амар энэ хүмүүс ч одоо ямар шөнийн амьдрал байхгүй. Манай Монголыг утхад айгу тийм бүх юм нь айгу эрт онгоогоол жишээлбэл зах махан ч гэсэндээ өглөө 6 цагт онгоогоол өдөр 3 цагт хаагаал те. Ингээ харангууд айгу тийм өглөөний хүмүүс юм шиг санагдсан. Надад Мельбурн харин ч шөнийн амьдралтай санагдсан шүү дээ. Манай хоттой харьцуулах юм бол тийм үү. Яа. Надад бол тэгэл нөгөө дүүргэсээ шалтгаалт юм болов. Би болохоор Мельбурнд очиход 7 цаг болж байхад өглөөний 7 цаг болж байхад харанхуй байсан байхгүй юу? Манай энэ чинь 5 гээд нар мандчдаг. Тэгээд тэг нөөний би болохоор бас Мельбурны охинтой хамт амьдардаг байхгүй юу? Нэг охин бидэд тийм. Тэр болохоор яг ингэ намаа Мельбурнд явах гэсэн чинь чи ингээ өдрийн цагаар юу ч хийх юм болдохгүй чамд. Орой л ингээд юмнууд нээн илүү гоё сонирхолтой юмнууд нээн
Гэдгээдсэн. Аа. Тэгээд тэгвэл бас нэг тиймэрхүү амьдралын юм л байна тий. Харин яг уу гэхдээ тэр бас нэрээ тоглоомчгүй neighborhood-ээс болж байгаа ах мэдээж жишээлбэл одоо CBD хотын төв рүү орох юм бол юмнууд арай одоо бар ч юм уу pub ч юм уу орой хүртэл ажиллах л байх л да. Гэхдээ ингээд ерөнхий утгаараа би Монголтой харьцуулахад бүх юм нь айгүй эрт онгоогоод эрт таачдаг. Хүмүүсийн амьдрал нь одоо жишээлбэл 10 цаг гэхэд ер нь их хөвчлэн хүмүүс бүгдээ унтцсан байх жишээний эсэргээрээ өглөө бараг 5 цаг гэхэд бүх юм ингээ ажил амьдрал бүх юм божигнол хүмүүс тэнд ч нэг дасгал хийгээл энд ч бураг кафен бүгд онгоцсон байх жишээний тиймэрхүү юмнууд бол сайн байсан. Одоо стилж байгаа л. Тийм тэрэндээ ч яг санал нэг байна. Эрт унтдаг тэгээд эрт босдог. Тийм манайхан болохоор бас яг тийм 9 цаг гэхэд бол наамгүй 8 цаг. Одоо чинь манай чинь 5 гэхэд бүх юм хаана. Дэлгүүр хүртэл хаана. Яг супермаркетууд зарим нэг нь 7 9 хүртэл онгоон. Гэхдээ ерөнхийдөө л юмнууд айгүй их тааж эрт нэгдэг шүү. Харин яг тэр утгаараа бас нэг бодлын айгүй тийм эргүүл амьдралын хэв маягтай гэж надад санагцсан. Ер нь зүгээр эрт унтахаас гадна одоо хүмүүсийн спортоор хичээлж байгаа байдлыг харангуут чинь зүгээр ингээд oh my god би баг ингээд айгуус тийм гадны ертөнцөөс тасархаа хүн юм шиг санагдчих шүү дээ. Баг би одоо ширүүлэг 7 хоногтой 2 3 удаа ч юм уу нэг жимд явал нэг хай нэг йог хийхээс хэтрэхгүй шүү дээ тий. Тэгтэл тэр хүмүүсийг ингээд хичээлж байгаа спортын харангуут бүр ёо миний мэдхгүй ямар ч спортууд яваад байгаа юм ямар ч амар олон төрлийн сонирхолтой тийм активити юмнууд ихтэй юм. Тэгээд одоо ингээл хайда амралтын өдөр далайн эрэг яваал ингээл харах юм бол далайн эрэг явж байгаа хүмүүсийг харахаар бүр ингээд наснаас үл хамааран бүгдрээ агай гоё фит юм гоё биетэй хүмүүс хаасаагүй гэж үүдэг харахад тэгээд нөгөө би барууны төсөөллөө айгүй ингээд амар генерал ерөнхий байдлаар ботцсон байгаа байхгүй юу. Одоо миний барууны төсөөлөл Америкт айгүйх бодог учраас Америкт ч ер нь жахан тийм илүүдэл жинтэй ерөнхий дундаж жинтэй хүмүүс нь манахаар бол таргандаа орно шүү дээ. Тэгсэн чинь энд би баг тийм хүмүүстэй айгүй цөөхөн даарсан. Илүүдэл жинтэй гэж хэлэхээр хүн ер нь баг мэддэг. Өстө цөөх шүү нүднийг юм шүү дээ. Тэгвэл Мельбурн бас гайгүй мэн тий. Би болохоор нэг Gold Coast-д байдаг болохоор манайх чинь ерөнхийдөө нөгөө нэг tropical area. Тэгээд нөгөө Мельбурн хоттой харьцуулах юм бол дөрөв улирлан дөрүүлээ ерөнхийдөө халуун, зун нь бол бүр амар халуун, нэлээ ийм одоо holiday area баггүй юу? Тийм нөгөө нэг дулаахан болоод далайн эрэг дээр байдаг хот учраас бас амьдралын юм шал ондоо Мельбурнтэй харьцуулах юм бол илүү энэчээ нөгөө нэг ийм нөгөө нэг хүмүүс илүү зүгээр holiday-гээр ирдэг гэх юм уу? Гэхдээ наа чин holiday-гээр ирж байгаа хүмүүсээс гадна яг амьдарч байгаа хүмүүсийн хэв маяг нь ч гэсэн тийм чийл санагдаж байна. Тийм бүр амар чийл. Тэгээд өмсдөж байгаа хувцас нь хүртэл шал ондоо хүмүүсийн хандлага, стил энтер шал ондоо байхгүй юу. Тэгээд Мельбурнд бол би ингээд нэг юм салаат тавчигтай тэгээд нэг юм бикинитэйгээ явж байгаа хүмүүсийг бараг л хараагүй яа. Би хөвчлэн CBD-гээр байсан л да. Гэхдээ энэ ч бол ингээд манай хотын төвөөр явах юм бол зүгээр бикинитэйгээ ингээд гудамжаар хүмүүс явж байна. Энэ бол ингээд ямар ч асуудал биш. Зүгээр далайн эргийнхаа алчуураар ингээд эмгтээчүүд нь бүсэлхийгээ бооцсон ч юм уу те. Гэхдээ стил ингээд дээгүүрээ одоо зөвхөн ингээд левчгтэйгээ ч юм уу. Яг далайн эрэг дээр байгаа юм шиг яг нэг амралтын газар байгаа юм шиг бүгд явж идэг. Тэгээ яг тэрийгээ дагаад амар нөгөө нэг яг эрүүл амьдралын юм л те үнэн. Гүүн тэгээл серф хийн тэгээд нөгөө нэг далайн эргийн бич волейбол тоглоно. Тэгээд теннис их тоглож харагддیں۔ Голф их тоглож харагддیں۔ Тийм жим энтер гиснээс тэг годамжинд ингэж байгаа хүмүүс бол яг жим хувцастай. Sorry. Чи үргэлжлүүлээрэй. Үгүй болсон. Би сая нөгөө чамаг гудамжинд хүмүүс ингээ бикинитэйгээ явж идэг гэхээр нь далайн эргийн хотынхаа төвтүүд тийм ойрхон байд юм уу? Тийм шүү дээ. Манай хотын төв чинь далайн эрэг байхгүй юу? Бид нар чинь тэр чигээрээ далайн дээр байгаа ер нь бол. Тэгэхээр манайх болохоор одоо заахав аль эрэг рүү очих
гэж байгаагаас шалтгаалаад өөрөлдөө би одоо эндээс хамгийн бас хаана амьдарч байгаагаас ч болох л ах л та Мельбурн жаагүй том штэ. Тэгээд автобусаар энэ төр ингээл явангууд хамгийн ойрхон нь болохоор 30 минутын зайтай. Тэгээд цаашлаад нөгөө хүн багтаа цэвэрхэн бич руу явъя гэвэл нилээд хоол явж таарах хэрэгтэй гэдэг болохоор тэр 70 эргийн experience-ыг ойролцоод очиж ижил мэдэрнэ. Хотын төвөр ч юм уу эсвэл өөр хэсгэрээ бол нэг тэгж яг тийм стилүүд нэр харж байгаагүй шүү би. Тийм манайх ч яг хотон далаа дээр болохоор бас гоё ч юм шиг ажлынхаа хувцастай шууд кинонд гардаг шиг цагаан цамцаа тайлж идэл далаараа гүгээл. Танаа хот чи яалтчгүй аялал жуулчлал хот юм байна гэвэл хүмүүс яалтчгүй тийм. Тэгээд би яг хуу бас энэ ирснээсээ хойш нэг их учиргүй тийм жим интер сонирхолтой ч юм уу хизээч жим их бол болохгүй гэж боддог төрлийн юм байгаагүй. Тэгээд нөгөө нэг прешэр амир их авсан. Хүн болгон орчны юу? Орчны прешэр авсан. Хүн болгон амир гоё бийтэй. Тэгээд яг ийм ингээд ийм attract болдог юм ингээд өөрчлөгдөж байгаа байхгүй миний mind. Одоо болохоор би ингээд ийм эмгтэй хүнийг амар гоё ямар гоё булчинтай ихчвэ гэж харж байгаа байхгүй юу. Тэрнээс өмнө ч юм болохоор одоо ямар мондаг лаг карьертэй ч юм уу байдаг байсан бол тий илүү ингээд бие яаж авч явж байгаа тий булчингаа яаж хөгжүүлсэн байгааг нь хараад илүү их одоо татагдана гэл нэг юм гоё санагдаж эхэлдэг ч юм уу тий энэ хүн шиг болмоор санагдаж эхэлдэг ч юм уу тий тэр мөр айгу нөлөөлт юм лээ тий яг чи сайн нөгөө Австралийн шоу энтер үзсэн гэдгсэн чинь би ингээд нөгөө дээр найзтайгаа одоо би нэрийг хэлвэл чи танина да. Гэхдээ энэ хэлмээр найзтайгаа ярьж байгаад мань хүн бол ингээд очисон газархаа одоо амьдарч байгаа газрынхаа мэдээ зэдэг амар үзээд тэр одоо үйл явдлуудтай амар catch up хийх гэж аюу тэгэх дуртай байхгүй угаасаа мэдээд дуртай хүн. Тэгс чи би энд баг ерөөсөө ирснээсээ хойш баг австрал контент нэх үздэггүй байхгүй. Even мэдээч үзэхгүй одоо өөр тийм entertainment юмнууд ерөөсөө үздэггүй болохоор надад бас жахан юм яг ингээд нөгөө эндхийн хүмүүс юу үзэж сонирхдаг ч юм тэр тал дээр жахан юу юм бэ? Арай жахан бага мэдээлэлтэй гэх юм уу? Чи тэр талын контентууд ямар хөө контент үздэг? Австралийн нөгөө нэг тийм нөгөө blind date төлөө Netflix дээр гэдэг нэг dating шоунуудыг хайлтгая үздэг. Нөгөө Love Island үздэг юу? Love Island тийм. Тэгээд тийм нэг cooking show тэг яг уу би болохоор бас жоохон зурагт үзэх дуртай болохоор өрөөндөө зурагттай тэгээд бас яг танаа найзтай чинь жоохон төстэй юм уу нөгөө энэ чи юу болж гин энэ тэрэ нөгөө үзнийхэн телевиз суугуудыг ингээд үзэх дуртай мэдээ үзэх дуртай өглөөнийхэн нэвтрүүлгийг энтрийг үзэх юм дуртай. Тэгэл бөө гимт хэрэглээд юм дөө. Би гимт хэрэг гэсэнс зүгээр австрал контент үздэггүй бас нэг шалтгаан нь заа юу энэ гэхдээ жаахан юм сонио одоо би стил анх ирээд би эсдээ Австралийн Aussie accent дээр би бүр ингээд what тэр хүмүүс Aussie хүмүүс яг өөрсдийнхөө аялгаар харангуй миний толгойд дүн гэх ерөөсөө миний нөгөө хэл сурсан англи хэл байхгүй заа би ингээд баг англи хэлийг ер нь дахиж энэ дэрийн шинээр сурах хэрэгтэй юм шүү гэдэг бодлоо эхний хэдэн сард энэ нэр яг төрсөн байхгүй тийм ингээд зөвхөн үйлчлэгээний газрууд дээр ч ганц хоёр үг солиход хүртэл миний ингээ би бүр ингээ юм ойлгоод байгаа ч юм уу гэдэг юм сонио. Тэр утгаараа би стил одоо австрал акцентыг ойлгох тэрэ жахан яг ингээд нөгөө богн гэдэг яг нутгийн одоо уугуул хүмүүс ч яг ингээ өөрсдийнхөө heavy accent-ээр ярингуут би яг ёо бараг 60 70% ойлгож юм уу заримдаа тийм өөрсдийн slang үг олонтой. Тийм тэгээд би бүр стил тийм яг тэрэн дээр бол яалтчгүй би бол үнэхээр бэлтгэлгүй байсан юм байна. Миний үздэг бүх контент дандаа Америк акценттэй. Би өөрөө ч гэсэндээ баг ингээд одоо нөгөө үдсээр харсаар агаал сурж байгаа чихэн таслал болсон юм ал хүн эргэж яаштай тэнгүүт миний аялал бас яхан Америк тал руугаа. Тэнгүүт Австрали аялал бол үнэхээр би бол одоо нөгөө адапт хийхээс өнгөрсөн юм шиг нөө гэдэг шиг яг Австрали акцентыг бол сурах цаг нь арай оройтсан юм шиг санагдсан. Гэтэ яг зүгээр акцентыг нь сонсоод ойлгох чадвараа ер нь жагаан сайжруулах хэрэгтэй юм байна даа гэж бодогдсон. Чамд яс ямар хөө? Миний болохоор угаасаа нөгөө бид идэж 10 жилд англи хэлийг сурч байхдаа American англи хэлийг л сураад яаж байгаа шүү дээ тий. Тэнт яг хуу
намайг болохоор яг нэлээд Австрали аялахтай гэдгийн хүмүүс. Үнэ эртэд би яг чамайг уулзчаад хамт нөгөө тэр хоол итгэж суужсэн шүү дээ. Тэгтээ ингэ сонссон чинь би бүр чамайг what? Тэг би бацгаа яалтчгүй нөгөө нэг одоо хичнээн тэнд контент үзэж байгаа ч гэсэндээ чи шууд энэ дэрэл амир Австрали хүмүүстэй цуг амьдрал айгүйх тэдний орчинтой ингээд яаж байгаа болохоор яалтчгүй чиний акцент амир юу нөлөөсөн юм байна да гэж би бодсон. Гэж тийм баха. Яг юу ч байсан гэж магадгүй тийм. Тэгээд нөгөө Австрали хүмүүстэй хамт амьдардаг, ажилтдаг, айгүй Австрали хүмүүстэй юу н ойрхон. Тэгээд би өөрөө болохоор British accented дуртай. Тийм тэгээд яг миний жоохон хөрвөх чадвар ингээд нэг юм арай ингээд хурдан байж магадгүй юм шиг анзаарчихсан. Заримдаа болохоор жоохон ядархаараа би ингээд American Englishтэй ингээд амар юм тийм аялахтай болчтیں۔ Амар сонь миний moodнess болтیں۔ Тэг би айгүй ингээд сайн ингээд жүжиглдэг гэх юм уу, оролцдог гэх юм уу, санамсаргүй байдлаар ингээд юм өөрөөр акцентууд гардаг. Тэгээ тэр контент энтрийг үздэг нь болохоор яг уу акцент энтер сурахаас илүүтэйгээр зүгээр юм үеийн залуучууд ерөнхийдөө нэг ямар хуу төвшөнд байгаа юм гэдэг юм уу, тэр мэдрэмжийг авах, тэгээд юу сонирхдیں, ер нь эднэрийн хувьд юу валюуд байдیں, энтер гэдэг мэдрэмжийг авахд бол ер нь бол үздэг. Би тэгтээ нөгөө нэг өөрөө нэг тийм дэйтинг шоу интернет үзэх сонирхолтой хүн биш ахгүй юу. Тийм зүгээр хаяал нэг хийцгүүр хэрэг ер нь хардیں۔ Тэгээд тэд нар бол бүр хитрхи хайп байдаг юм билээ л дээ. Тэгээд ойлгохыг гэж нэг сонирхож үзээд нэг тэгж амар надад хэрэгтэй юм биш юм байна гэж бодож ирсэн. Би бол одоо энэ Mongolish accent-тэй үргэлжлэхээс өнгөрсөн хэрэг байхгүй. Тэгээд энтэйгээ явж байгаа цаг. Гэтэ яг тийм яг одоогийн нөхцөл байдалд бол яг миний байгаа орчин чинь international оюутнуудыг ер нь ихвчлэн бүгдээ Америк акценттэй байдаг шүү дээ. Манай одоо багш нар ч гэсэндээ ер нь бол амар тийм одоо академик орчны хүмүүс чинь тийм proper English-ээр ярьдаг болохоор тэдний аялагчсан тийм heavy биш. Тийм нөгөө Австрали акцент нь тийм амар мэддэхүүц биш. Ер нь л бараг л ер нь болохоор яг 3 ангилт юм сонсогдтiin ч бол. Нэг нь болохоор posh буюу нэлээд British одоо акцент. Тэгээ яг дундаж акцент буюу яг Австрали ингээд иргэн иргэний дундаж иргэний акцент. Тэгээд нөгөөх нь болохоор бүр bush буюу одоо бүр нэлээ нөгөө mumble хийдэг. Тэгээд хөдөөний гэж одоо монголоор хэлэх юм уу? Юу гэж хэлвэл тохиромжтой юм бол тийм. За тийм байна. За нутгийн аялга юм биш үү? Манай нөгөө ус мус Баруун аймгийнхны аялга чинь бас нэг өөр штэ шал өөр. Тэр тийм бид нар болохоор илүү одоо шорт үгийг ашигладаг, илүү сленг үг хэрэгэлдэг. Тэгээ илүү ингээд хурдан ингээд бөөрийнхий нэг мамбал хийж ярьдаг л гэдэг юм. Амаа ер нь жоох ингээд нэг баг нээж ярьдаг юм шиг анзаарэгдэжсэн шүү яг тийм хүмүүстэй ярихад. Яг Америкууд чи ингээм амар том яриад л ингээл айгуу тийм амны хайрцаг илэрхийлж ярьдаг шүү дээ. Австралчууд бол нэг тэхгүй ам нь мараг нэг хаахтаа тэгж хөдөлж мөдлөхгүй тэгээ өмнөд амар хурдуур тунгаалах хэсэлээд дуусчихдаг шиг санагдсан надад. Яста янз ирснээсээ хоошоо амар ингэж англи хэлний акцентыг ингэж олон янзаар ингэж мэдэрнэ гэж яста бодож байгаагүй. Канад хүнтэй нэг хэсэг хамт ажиллаж исэн. Канад English бас нэлээд сонин сонсогдд тийм л надад бүр ямар сонин аялга вэ энэ ямар сонин аялга вэ гэж би бүр аюу сонин санагдчихсан. Тийм үү би бол Америк нөгөө юу Америк акценттэй төстэй гэж бодсон Канад үгүй юу ийм угалцруулж яриад байгаа юм шиг мэдрэмж төрөөд байсан. Угалцруулж л гэж тайлбарлана. Надад төрсөн мэдрэмж нэг юм угалцарсан л мэдрэмж төрсөн бай. За харин би бол айгүй тийм олон үндэстний тийм одоо нөгөө нэг cultural background нөөрөөр хүмүүст болохоор яг тэр одоо улсынхаа аялгыг шингээсэн тим хэлэлтэй хүмүүстэй айгүй өдөр тутамд айгүй харьцаж байгаа. Ялангуяа хятад оюутнууд манайх ч ихтэй, энэтхэг оюутнууд ихтэй. Ахаа очиж тэр нөгөө Филиппин, Сингапур, Хонконг тэгээ Индонезиас ирж байгаа оюутнуудын аялга айгүй тийм цэвэрхэн гэх юм уу арай илүү Америк талтай акценттай оюутнууд байдаг шүү.
Ажлын байран дээр бас яг сайн тал нь юм да. Ерөнхийдөө нэг юм тэгшэрхийн харилцаа гэж хэлэх юм болов одоо хөвчлэн нөгөө нэг бид нар чинь ингээд албан тушаал өндөртэй хүмүүсийг хүндэтгэж харьцдаг, дууддаг тий. Одоо захирлаа гэж дууддаг ч юм уу тий. Гэтэл Австрал болохоор бид нар нэг ингээд тэрийг ингээд айгу юм тэгш эрхийн харилцааны үүднээс харилцдаг юм уу? Удирдлагуудаа нэрээр нь дууддаг, санал болоод чөлөөтэй илэрхийлдэг. Чи ресепшн байсан ч гэсэнтэй CEO-тэйгөө яг найз шиг харьцсан тий, mate гэл эдгээр чинь хоорондоо ингээд ир имгүүл ер нь хоорондоо чи бид хоёр нэг төвшин ч үү гэдгийгээ амар тийм mate гэдэг үгээр айгу илэрхийлээд байгаа юм шиг бас анзаарэгдтiin. Hey mate, yeah you and гэд тэр ингээ айгу бас гой санагддаг. Начаас үнэ би ямар сайндаа ингээд профессорудаас юм асуухгүй гэд би даалттай холбоотой мэйл гişрээ дандаа доктор тэргээ нөгөө нэг одоо нэр зэргийг ингээд дурдж байгаа байхгүй. Тэгхгүйгээр шууд юм бичих гэхээр тэр хүнийг нэг юм хүндэтгээгүй үл хүндэтгсэн юм шиг тийм сэтгэл төрүүлээд тэгээ дандаа би эхлээд бичихтэй нилээд бараг ингээд 3 4 удаа мэйл бичиж байгаа. Тэрний дараагаас айгүй болгоомжтойгоор нөгөө first name-ээр дуудаж эхэлдэг байхгүй. Гэтэ тэгсэн ч гэсэн надад амар жаахан стил амар юу л гэдэг жахан юм тухгүй л гэдэг доктор гэвчээр хамаагүй амар санагдаад байгаа байхгүй. Надад бол ер нь л нөгөө багш гэдэг утгаараа тэгэхээр нөгөө хүмүүс бол ингээд нөгөө мэйлийнхаа доотлолт ингээд нэрийг бичдэг дандаа ихний нэрээ өөрийнхөө яг өгсөн нэрийг бичээл явдаг л та. Тийм байх шүү нэр хараадсан чи. Тийм. Би нэрээ соёл гэснээс бас ингээд хотын vibe бас жаахан дурдмаа санагдлаа. Тэгээ нөгөө хоёлын ингээд сая Мельбурнд ингэдэм маань танах Gold Coast ингэдэм маань гингүүд хот дээр өөрийн гэсэн шал юм өөр дур зүрэг vibe мэдрэгдэж байгаа байхгүй юу. Би жишээлбэл сая одоо ингээд Мельбурнд амьдарч ирсэн соош ингээд одоо би өмнө нь нэг тийм архитектур талдаа ч юм уу хот одоо бүтээн байгуул дид бүтцийн тэр тийм тал дээр ямар ч тийм одоо ойлголтгүй л явсан байлээ л дээ. Манай Улаанбаатар хотод л тэгэл нэг тийм амир юу штэ нэг тиймэрхүү юм одоо яригддаггүй ялангуяа сүүлийн үед хуучин барилгуудаа айгүйх нурааж хайж байгаа ш. Тэрнтэй холбоотой ч гэсэн араа нөө. Тэгсэн чинь Мельбурнд ирээд би яг барилгын одоо энэ хуучны барилгууд чинь ямар амир тийм тухайн хотынхаа уур амьсгал сүнсийг шингээсэн neighborhood-ийнхээ тэр vibe-ийг шингээсэн тийм байд юм бэ гэдгийг би сая энд ирээл ингээл амьдарч ирсэнээс хойш ойлгож байгаа байхгүй. Одоо ингээд хотын өөр neighborhood-ээр явангууд бүр ингээ шаал өөр юм одоо үнэр амт мэдрэмж төрдөг гэх юм уу. Тэгээ одоо тэр нь одоо neighborhood-ээр битийхэл айлын хашаагаар би ингээ орой л ингээл хоолоо идчихэл нэг алхах гэл ингээл явангууд хашаанд нь тарцсан байгаа цэцэг ногоо модноос ихсүүлээд л бүр ингээл одоо тэр айлын байшингуудын цонх ч юм уу тэр дизайн мөнгө хүртэл бүр ингээ амар тийм өөрийн гэсэн онцлогтой айл байгаа байхгүй юу. Яалтчгүй тэндээс нэг тийм гоё юм би яг нэг юм үзээд явж байгаа юм шиг тийм гоё мэдрэмж төрдөг шүү хаач. Энэ Мельбурнд очичоод ирсэн чинь намайг очихоос өмнө чи Мельбурнд очих хэвээр чамд таалагднаа гэдэг айгүйх олон найзуудаасаа танилуудаасаа сонсч байсан. Тэгээд очичоод ирсэн чинь за ямар исэн гэ нөгөөд болчих нөгөө таалагдсан уу гэж шалгаж байгаа байхгүй. Тэгээд яг тэгэхэд би хэлжсэн шүү нэрнгэсээ гээд яг байшин болгоны тоосго тэгээ шатны тоосго болгоо ингээд надтай нэг юм стори хуваалцах гээд байгаа юм шиг нэг тим мэдрэмж төрүүлсэн. Нэгээд тэр байшингийн ханан ингээд цонхных нь хамгаалтынх нь төмөрн ч юм уу ингээд амар түүх өгүүлээд байгаа байхгүй тий. Тэгээд тэр нь ингээд нэг юм үзүүштэй амар юм яг музейд явж байгаа юм шиг амар гоё vibeтай санагдсан шүү. Мельбурн бол үнэхээр тэр нь бол амар үзэсгэлэнтэй юм лээ. Жохон замбраагүй хуучин болохоор яг мэдээж жохон халтарч юм шиг зарим хэсгүүд нь ингээд хуучин харагдана. Гэтэл тэр нь өөрөө ингээд нэг юм үнцэнэн байгаад байгаа байхгүй юу тий. Харин тэр чинь өөрөө нөгөө тэр хотын амин сүнс нь муухай байна уу сайхан байна уу гэдэг нь биш. Ерөнхийдөө ямар түүх агуулж байгаа юм бэ? Энэ одоо орчин өөрөө ямар одоо юу үзэж хараад энд хүрээд ирсэн бэ гэдэг илэрхийлж байгаа нэг л юу юм бэ л дээ. Одоо vibe юм байл л дээ бодохоор тэгээд би
Oh my god, энэ амар чухал байсныг яаж өмнө нь нөгөө харьцуулах юм байхгүй. Бид нар ч Монголд л амьдарч байгаа л ирсэн хүмүүс болохоор тэрэн дээр юус ингээд хотын ураасгал гэдэг юм ийм амар өвөрмөц байх ёстой юм байна штэ. Хуучин барилгуудыг нураахгүй байх чи ер нь ийм утгатай юм байна да гэж би тухайн үед тэгэхэд л анзаарч бараг ач холбогдлыг нөхсөн юм уу дөө. Манай Улаанбаатар чинь яг нэг гой хэсгүүдтэй шүү. Одоо ер нь ингээ бодоод тахаар талбай яг баруун талын нөгөө нэг юм коника илүү нэг юм зургийн юутай нэг байшин эх орноо мандуулъя гэдэг бичгтэй илүү тий нэг шар байшин тэгээ нэг жижигэн нарийн гудамжууд тий 40,000 тийм байрууд тах шиг байна тий яг тэгээ нэг Орос элчингийн тэр хайв нэг чойжин музейний хайв мэв тиймсүүд байж шүү. Голд Костыг харьцуулаад ярих юм бол Голд Кост чинь харьцангуй шинэ хот. Тэгээд нөгөө одоо намаа ирж байхад нэг 500,000 хүн амтай байсан. Тэгсэн чинь энэ жилийн тоолгоор 750,000 хүн амтай болсон байна гэж хэлсэн шүү. Ер нь хүмүүс нь хэлээд байгаа. Яагаад гэхээр бас нэг юм виз энтри юунаас болоод орон нутгийн area гэж явдаг нэг хот. Одоо яг нөгөө нэг Мельбурний тэр шиг том хот гэж явдаггүй. Тийм болохоор бас нэг юм визний давуу талтай учраас хүмүүсээс айгүй том хотуудаас Голд Кост руу нүүж ирээд энэчнээс одоо оршин суух визэнд apply хийдэг ч юм уу. Тиймэрхүү ингээд юмуд болоод байгаа юм шүү лээ. Болоод байгаа юм байдлаа. Тэгээд манайх ч юм болохоор нэг хуучин барилга байхгүй. Ерөнхийдөө ийм жоохон цулгуй хот байхгүй юу? Айгүй house байшин оршин суугч ихтэй. Тэгээд хотынхоо төвөөр л нэг хідэн шин барилгуудтай. Өндөр цочид буудлууд ч үт юм уу. Тэгээ тэр нь л барилгууд. Тэгэхээр ер нь олж байгаа шинэ хот. Айгүйх нөө барилга байгууламж их ингээд сүүлийн үед ихсэж байгаа. Ер нь бас. Чамаг барилга байгууламж хотын төвөөр ирсэн чинь одоо энэ чи танаад ч гэсэн ялгаагүй л ахalta. Одоо эндхийн яг neighborhood одоо ингээд суурьшлын бүс байгаа шүү. Тэрэнд нэг тийм өндөр барилга юус барьдаггүй те. Яг ихэвчлэн дандаа хаусуудад хүмүүс амьдардаг. Тэгээ апартмент буюу одоо ингээ олон давхар барилгууд нь бол нэг тийм амар өндөр бол биш. Яг тэр хотын төв дотор буюу City Center дотроо л одоо 20-30 давхар барилгууд байдаг. Болохоос биш ингээд тэлээд өөр суурьшлын хотоос зайдуу суурьшлын бүсүүд тийм өндөр барилга барьдаг. Тэр нь надад амар гой санагдсан. Ингээд шамбаарлсан амар том юм барилгууд чинь нэг тийм сонио битг одоо яг юм амьсгалах агаар өгөхгүй гамшсан гэдэг байхгүй. Яг тийм номхон neighborhood тийм house area надад амар таалагддаг шүү дээ. Гоё. Нэрээ тийм байх тий. Яг нөгөө нэг гүүрэн дээрээс ингээл яг CBD руу орох гол явж хахад яг CBD бол яг тэнцээ ан харагддаг шүү дээ. Нэг нэлээд өндөр шогоор байшингууд нь байдаг шиг. Манай хот бас ер нь тийм шүү. Яг хотын төв рүүгээ л өндөр байшингууд нь байдаг болохоос биш. Бусад газруудаар бол яг л суурин илүү нөгөө нэг амьдралынхаа амьд зориулсан илүү юм айлууд юм байшин байх ч юм уу тий. Үйлчлэгээний төвүүд байсан ч гэсэндээ тийм өндөр байдаг. Тийм нэг агуулгах шиг юм намхан амар юм яг газар нутгийн хэмжээ одоо жишээлбэл Монгол ингээ бодохоор амар том газартай мөртлөө бид нэр Улаанбаатарт амар шамбарлаж амьдардаг шүү дээ тий. Тэгэнгүүт энд одоо жишээлбэл ингээд Мельбурнийг хот төлөвлөлтийг харангуут бүр ингээ одоо тэр трейн галт тэргийн одоо хүртээмжийг бодонгууд эндээс баг ингээ 200 км-ийн зайтай хэсэгт ч баг ингээ хүмүүс тренер явж хүрээ тэнд амьдарч болохоор тентхийн одоо дид бүтцсэн ч гэсэн ялгаагүй хөгжсөн. Тэр нь надад бүр ингээд нэг газар нэг хэдхэн километр газар дотор шамбаарлах биш зайтай ингээд нэг сайхан таруу тэгээд тэрийг дагаад ногоон байгууламж айгу сайтай тэгээд хол амьдэрсэн ч гэсэндээ унаа одоо нийтийн тээврийн асуудал дээр бүр айгу хүртээмжтэй санагдсан надад бол. Тийм сонголт айгу их байна тий. Энд чинь трейн байж болж байна, трам байж болж байна, автобус байна. Тэгээд нөгөө айгүйх нөгөө сити дугуйнууд айгүй ихтэй. Тэгээ дугуйтайгаа адилхан нөгөө нэг скутер ихтэй. Хүмүүс бас мотоцикл их ундаг, дугуй муугүй их ундаг. Үнэ тэр утгаараа бол Мельбурн ч одоо нөгөө нэг дэлхий дээр хамгийн амьдрахад таатай орнуудын бараг л дандаа жагсаалтыг эхний 5-д бол тийм байнга л бичигддэг. Тэр нөгөө ногоон байгууламжтэй нийтийн тээвэр гэх мэт тийм нөгөө хүмүүст хүртээмжтэй ээлтэй тэр одоо шийдвэрүүд нөх юм уу хот төлөвлөлтийн шийдлүүд нь өөр айгуу тийм надад бол яалтчгүй хүнийг бодсон хүн төвтэй санагдсан. Ер нь бол тэр нэг айгуу гой санагддаг.
нийтийн тээвэр энэ төр гэдэг манай Gold Coast болохоор бас хот хотууд ондоо юм байлээ. Gold Coast болохоор tram явдаг. Тэгээд автобустай. Тэгээд яг дугуй скутер түрээсэлж унавал боломжтой. Гэхдээ Gold Coast-д хамгийн төгс шийдэл юу вэ гэхээр машинтай байх. Яад гэхээр бид нар нөгөө нэг трамны зам нь болохоор танах ч юм болохоор ингээд юм хаасайгүй явдаг штэ тий. Gold Coast болохоор зөвхөн чигээрээ явдаг нэг трамтай байхгүй юу? Тэгээ тэр нь болохоор хотын зах руугаа явдаггүй. Тэгээ хоошоо зүүнээс баруун руу явахгүй зөвхөн одоо хоошоо урагш явж гэдэг юм уу тий. Сонголтгүй гэсэн үг. Тэгээд нөгөө бусад газрууд руугаа одоо трам уртаас хоошоо явдаг бол зүүнээс баруун руу явахын тулд автобус барих хэрэг гарна. Тэгээ автобус болохоор цагтаа ирдэггүй нэг асуудал гардаг. Цагаа барьдаггүй. Тэг яагаад гэхээр бас нэг жижигхэн хот болохоор тэгдэг ч юм уу автобусны одоо хүртээмж нь арай бага. Тэгээд Gold Coast-ийн амьдралын хэмнэл бол яг нэлээд хүн болгон машинтай байх нь хамгийн төгс шийдэл байдаг гэдгийг ер нь би өөрөө ч гэсэн ирээд мэдэрсэн хүмүүс нь ч гэсэн хэлдэг. Гэхдээ том хотуудтай харьцуулах юм бол тэгээ бас нэг паркинг машины зогсоол бас арай хямдхан. Тэгээд машины зогсоол олоход бас арай гайгүй боломжтой. Тэгээд бусад хотууд болохоор надад жоохон хүнд хэцүү бас машины паркингаас нэлийн үнэтэй санагдсан. Мельбурнд очоод Брисбенд бас очоод анзаарсан. Би сая нөгөө өвөл их юм одоо манайхаар бол 100 юм да. 100 Сиднейд очсны хэд сонсох. Гэхдээ манад одоо галт тэрэг байдаг болохоос метро байхгүй шүү дээ манай хот. Тэгээд Сиднейгийн метрогоор зорчиж үзлээ. Тэг би зургийг ингээд нөгөө метроных нь тэр нөгөө буудлуудын дизайн мөр амар тийм simple, minimal тэгээд айгу тийм нэг featuresтэй юм шиг тийм айгу цэвэрхэн дизайнтай айгу юм гоё. Бүр ингээд хүн хаана нь яг сууж хаагуур нь хүн явж байгаа мэддэхгүй ингээд амар гэл цаал болсон тийм амар гоё метротой бас гоё юм байлээ. Тэгээ би хотын төвөөс нэг 5-6 км-ийн зайтай буусан байхгүй. Тэгсэн чинь тэгэл хот руугаа баг ингээд за яг метроныхаа буудлын руу явах гэж би 10 минут зарцуулж байгаа болохоос хотын төв рүү баг 2 минутанд нь явж ороод тэнгүүт чинь вау гэл ёо бас гойсон гэж байгаа ч. Тийм ээ. Сиднейд бол ялцчихгүй метрогоор явд юм хэлээ шүү. Харин гой санагдсан. Надаа бас нэг юм ерөөсөө сонирхолтой ингээд Австралид болдог зүйлүүд гэх юм бол яг дурдвал юмнууд байна. Тэр нь болохоор бас жоохон нөгөө нэг ажиллах гэж биш одоо амьдрах гэж ажилдаг хүмүүс гэх юм уу ингээд богино. Тийм. Тэгээд яг цагтаа ажил эхэлдэг. Тэгээд 9 цагт эхэлсэн бол яг 9 цагт эхлээд 5 цагтаа тараад тэгээд яг 5:00 гээд яг ажилласаа гараад явна тий. Тэгээд илүү цаг суух шаардлагатай бол илүү цагийг илүү бодож өгдөг ч гэдэм юм. Тэгээд цалингийн тогтолцоо болохоор энэ ч болохоор бас сарын цалингаар биш цагаар бүх юм тооцогддог. Тэгээ одоо жишээ нь орлогынхаа хэмжээг ярихдаа жилийн орлогоороо ярина эсвэл бол цагийн орлогоороо ярина ч гэдэг юм уу. Тэр бол бас ондоо байж магадгүй сонирхолтой. Наад тэр чинь нэмэр санагдсан юм тэр нөгөө одоо энд бол нөгөө морин уралдаа чи айгу тийм юу штэ popular юм уу. Тэгээд тийм байгаа тий. Тийм би нөгөө өнгөрсөн хавар Melbourne Cup гэдэг нөгөө зөндөө олон стадиумд байгаа. Тэгээд нөгөө тий энэ манай энийгээс нэг ганц хоёр буудлын яваач байгаа. Яг одоо манай сургуулийн кампустай зэрэгцээд өөр бас нэг ингээд морин уралдааны тойруулгын газар их юм байдаг хгүй. Тэгээ сая өнгөрсөн жил Melbourne Cup гэдэг яг тэр нөгөө нэг final уралдаанууд л юм шиг болдог өдөр. Тэгээд манай байрны менежмент бас айгүй одоо манайхаар бол монголоор сөөхөл юм да. Байрны менежмент айгүй ингээд ойр ойрхон оршин суугчтай зориулаад тийм активэрээ зохион байгуулдаг байхгүй. Өмнө нь болохоор ингээл намайг дөнгөж би энэ байранд апартмент нүүж ирж яхад ийм будаг зурдаг ш нөгөө өнгө ялгаж буудаад нөгөө зургийн алхидэн зурцсан байдаг. Тэгээ тэрэн дээр ингээд буддаг нэг тийм activity оршин суугчдынхаа дунд зохион байгуулад тэгээ очисон чи ингээд уух юм дарс марс тий snack enter тавьсан байж байгаа хүмүүс туртаа хүмүүст нэрж оролцоод тэгсэн чинь тэр Melbourne Cup-аар үнгүү ланч одоо хост хийж байгаа байхгүй зохион болж байгаа байхгүй. Тэгээд нэг оршин суугчтай зориулаад тэгсэн чинь телевизээр нөгөө морин уралдаан нь явсан чинь тэрийг одоо ланч идэнгээ тэрийг үзэх гээд ирж байгаа ийм нас тогтсон эмэгтэй
яг тэр нэг уралдааны газар ирж байгаа юм шиг юм гоё даашин өмсөөд тэгээ толгоон дээр нэг юм одоо нэг юм гоё толгоон гоёлууд өгдөө шүү дээ бритиш хүмүүсүүдээ өмсдөг. Тэрийгэ тавиад ингээд айгүй юм хүндэтгэлтэй байдлаар тэрийг үзэж байгаа байхгүй юу. Тэгээд би тэр өдөр тэрийг анзаарчаад тэндээс гараад яваад тэр өдөрчүүлүүдээ баг би сургуулийнхаа кампус руу явахдаа тэр нөгөө морин тооруулгын тэр хэсгээ зайрдаг байхгүй. Тэгсэн чинь тэр лөө яг одоо уралдааныг бичилж үзэх гээд очиж байгаа хүмүүс зорж явж байгаа байхгүй юу. Тэгэл би тэрийг хараад вау, айгу тийм British одоо стайлтай гэх юм уу тийм одоо байдлын урамсгал мэдрэгдсэн байхгүй хүмүүс бүгдээрээ бүр амар гой хувцлал бүр нэг ингээл дашинд байсан зүмсэн тэгээ яасан ч гой биетэй яасан ч гой царайлаг хүмүүсийн тэгэл бүгдээрээ айгу тийм ёслолын байдалтай очиж тэр мориныхаа уралдааныг үздэм билээ тэр нь бас айгу юм Австрал соёлын нэг онцлог юм уу да? Тийм тэр стадионынх нь нэр нь болохоор Flemington юм байна. Би бас нөө сүүлд очихдоо энэ Flemington-д очсон. Гэхдээ морин уралдаан үзэх гэж очоогүй зөрөө шоунд дээр очих гэж утсан амар том нэлээд том стадион байт юм лээ. Тэгээд тийм таны яг хэлсэнийг бас айгүйх анзаарч ирсэн. Тэгээд Мельбурн кап болохоор бүр угаасаа Австралида нэлээд том юм байлээ тий. Одоо манай эндээс бас хүмүүс явдаг. Ойр тойрны найзуудаас бас Мельбурн кап үзгээ явж ийн гэдэг чийсэн найзууд байсан шүү нэрээ. Тэгээ яг нөгөө нэг юм дресс код гэдэг чинь амар тусдаа ойлголттой. Тэрийгэ нэлээд чухалчилж авч үздэг. Тэгээ тэрэндээ ингээ мөнгө зориулдаг, цаг хугацаа зориулдаг, судалгаа хийдэг байд юм уу ингээ тэр нь амар юм чухал зүйл байгаа хгүй тий. Тэр нь болохоор ер нь амар олон юм дээр анзаарэгддэг. Энд бас нөгөө нэг хүүхдүүдийн 10 жилийн төгсөлт болдог баггүй юу? Тэгээд 10 жилийн хүүхдүүдийнхаа төгсөлт бол амар том зүйл. Тэр нь ингээд 7 хоног байна уу, 2-7 хоног байна уу? Тэмдэглэдэг төгсөлтийнхаа баярыг. За 2-7 хоногийн турш тэмдэглэх. 7 хоног тэмдэглэдэг лөө 2-7 хоног тэмдэглүүлөө. Тэгээд тэрнийхээ аяллаар ингээд ангиараа Итали явдаг ч юм уу. Бүр ингээд бүр шал өөр орн руу явж аялж тэмдэглэдэг. За тэгээд яг нэг дресс код ирж ирсэн шүү дээ. Тэгээд тэр 10 жилийн төгсөлтийн одоо монголчлоод ярих юм бол хонхны баярахгүй юу? Тэрэн дээр ямар дресс өмсөх үү гэдгийг жилийн өмнөөс бэлддэг. Вау. Тэгэхдээ нэг сургуульд нэгч загварын паллаж давхцсан байх ёсгүй. Бичигдээгүй хууль. Энэ болохоор ингээд бүр аав ээж нь хүлээн зөвшөөрсөн, сургуулийн захиргаан хүлээн зөвшөөрсөн, хүүхдүүд нь хүлээн зөвшөөрсөн юм сонин юм. Манай ойрын танил хүмүүсийн одоо охтуудынх нь хонхны баяр болоод ингэж байгаа хгүй. Тэгээд бүүн стресс болдог. Тэгээд ингээд бүгдээрээ групп чаттай. Тэгээд энэ миний балааж, энэ балааж гэд ингээд нөгөө нэг өөрөөсдийнхөө одоо хамгийн том нарнаас том гэдэг шиг юм болтго юм байлээ. Тэгээ би бүр ингээд тэр амар стресс заяо. Бүр жинхнээсээ. Тэгээд надад манай Монгол нөгөө шинэ жилийн баяраар даашин сонгодог шиг юм болдог юм шүү. Давхцсан ч гэсэндээ хамаагүй идэг штэ. Чи энэ болохоор ингээд бүр юусаар давхцаж болохгүй гэд. Тэгээд эднийх нь чинь нэг юм болохгүй л гэсэн бол болохгүй гэдэг юм хүмүүс штэ. Бас та тэрийг анзаарч ирсэн үү ер нь? Гэхдээ тэгээ болохгүй байсан ч гэсэн яа гэнд тгий яах гээд байгаа ингээд заримдаа хэлчмээр санагдаад идэв штэ. Нэг Монгол занлахтай тий. Тэгээ болгочооч тэгвүдээ төстэй палаж өмсчөө штэ. Тэгээ яах юм гэд тэгэх юм бол үгүй болохгүй л болохгүй гэдэг хүмүүс. Тэгээд тийм драйв ач холбогддог юм. Тэгээ нөгөө нэг хөгжмийн фестивалд явах гад бас найзтайгаа тэгээд бид хоёр нэг 2 сарын өмнө байна уу тикетээ авдлаа да. Тэгээд тэр 2 сарын турш манай найз яг зүгээр юу өмсөхийг ингээд баг өтөр болох ярьсан байхгүй юу. Яжаад бид хоёр хамт амьдэрдэг. Би бүр ингээд хиндэж яах вэ хөөрхөн санагдал хамт ингээл Pinterest-ийн тэр ухаал, YouTube-ээс ингээл санаа манаа ингээл үзэл Coachella хүмүүс юу өмсдөм байна гэл ингээл үзэж үзэл сүүл рүү би чинь нэг 7 хоног яриад л үүдэн үсттэй. Oh my god. Тэр охин маань бүр ингээд чихнээсээ тэрэн зориулж шопинг хийж байгаа. Тэг бүр амар экстра хувцалж байгаа байхгүй юу.
Тэг яг хуу тийм тэгээ хувь хүний бас юм байх л та. Тэг надад болохоор илүү ингэ зүгээр юм би зүгээр яг тухтаал яхан чухал. Тэгээд гэтээ яг би нэг өөрийнхөө донжийг тааруулаад өөрийнхөө хувцыг өмсчин. Гэтэл нөгөө нэг өнгөрсөн жил би ийм юм өмсчихсэн. Тэрний өмнө жил ийм юм өмсчихсэн гэд дахиж хизээч өмсөхгүй юм худалдаа авалт хийгээд байгаа байхгүй. Тэгээд тэр нь болохоор надаас нэг юм сонин санагдсан. Жаахан too much үгүй юу? Жаахан too much. Яг тэр нэг юм гэтээ Melbourne Cup-ийн dress болвол арай юм тусдаа одоо жишээ нь high tea гэд нэг хийдэг штэ. High tea болцоо гэх юм уу одоо юм эмэгтэйчүүд. За тэр нь юу яа? High tea гэдэг. High tea гэдэг юм нөгөө нэг кофе шоп, кафе энтрүүд байдаг. Тэр нь болохоор тусдаа юм үйлчлэгээ одоо serve хийж байгаа service үйлчлэгээ яахгүй юу? Ингээд ийм гоё юм high tea-ний юм ширээ засаад ийм олон янзын жигнэмэг, bakery, pastry тэр юмнуудтай тэгээд айгүй юм гоё юм дээд зэрэглэлийн гэх юм уу жоохон posh стилийн аяганд гоё цай ууж модч юм уу тэгж мэгихтэй хүмүүс ингээ high tea хэрвээ ингээ хүнээс хүүхнүүд хийх гээ тохирох юм бол тэрэн зориулж яг ингээ нэг юм British стилийн палаж өмсдөг ч юм уу, dress code хийдэг ч юм уу. Тэр мэрэндээ айгүй юм ач холбогдол өгч байгаа болохоор бас нэг юм тусдаа категори юм одоо юу гэж хэлэх юм бэ? Бас тэр айгүй чухалчилж авч үздэг л гэж хэлэх юм да. Манай энтхийн neighborhood айгүй гоё шүү дээ. Тэгэл би хайда жахан бие сонгох гал гараал алхаал ингээл neighborhood дээрээ явдаг хгүй гудамжнууд амар гоё модтай. Тэгээд нэг удаа яг энэ ойрхон манай сургуулийн чинь нэг tea garden байсан. Тэгээ би яг орж үзээгүй л дээ. Сая чамаг гэсэн чинь тэр tea garden болохоор яг нэг тиймэрхүү байдлын одоо байдлаар хүмүүс цай уухаар тийм fancy байдлаар цай уухаар ирдэг газар юм шиг байлээ харах нэ. Тэгээд айгүй нэг тийм яг гаднаас нь харахаар айлын хаус шиг мөртлөө тэрийг бодоход арай том. Тэгээд нөгөө deck одоо балкон гэж хэлэхэд дээр явцсан чинь 1-2 давхрал байшин байгаа байхгүй. Тэр нөгөө тавцан гадна тавцан энэ юу гэж ярьдаг шүү дээ. Тэрэн дээрээ ингээд ширээ мэрээ зассан. Тэгээд тэг шарагдчихлээ тэг хүмүүс бодвол бас тэрэнд ач холбогдол өгдөг. Тэгээд тиймэрхүү юм газар бас байдаг юм байна гэж бодоод өнгөрсөн. Тийм динчээ бас яг нэрээ яг тийм юм байна. High tea хийдэг газрууд тусдаа байдаг. Тэгээд тэр нь болохоор өглөө одоо тодорхой цагт эхлээд тодорхой цагт дуусдаг. Бараг ийм жижиг ивент маягаар явдаг. Тэгээд тэрийг ингээ booking хийж очих хэвээр. Тэгээд жаахан үнэтэй. Тэгээд ер нь бол жоохон ийм fancy, тэгээд posh. Тэгээд одоо яг нэг хуучны англи кино үзэж байгаа юм шиг нэг тэр орчин ингээ орж байгаа юм шиг. Тэгэл ингээл одоо илүү юм эмэгтэйчүүдийн юм баггүй тэр болохоор юм байлээ байхгүй юу энэ төр гээд би нэг удаа хайтинд явж исэн. Тэг айгүй гоё л санагдчихсэн ингээд амар гоё юм сувенир шиг ийм тавир мавиртай ингээд бахан юм гоё bakery cookie энэ төр ингээд авчирч тавиал тэг ийм хитэн courseтэй байдаг ч юм уу 4-5 courseтэй эхнийх нь course-нд ингээд нэг юм өөр юм ирэл дараагийнх нь ингээд юм жижигхэн тэгээд амар үнэтэй хэлээсээ ийм бүр ингээд нэг юм жижигхэн тэгээд яг нэг юм хуучны англи кинонод танд ингээд санаанд орж ийн ингээд нэг юм амар гоё палаж өмссөн тэгээд ийм бэл хитэ нэг гоё малгай залгаатай ингээд эмхтэйчүүд хөрхөө ингээд цайгаа ингээд дийдтэй ингээд барьж уугаал тэгээл нэг жижигхэн бичээ идээл нэг шоколад ингээл амраагаа хийгээл сууд. Яг нэг тэр vibe-ыг л мэдэрч байгаа нэг юм бяцхан ивент юм уу одоо high tea. Бас нөгөө нэг энэ болохоор ажил дээр айгүй их анзаарэгддэг ч байх. Ер нь бол байнга хийдэг. Гадуур нөгөө нэг арга хэмжээнд оролцоод явхад, уулзалтуудад ороход, хурал цуглаанд оролцоход их газрын уугуул иргэдийг хүндлэх тийм acknowledgement хийдэг. Тэгээ тэр бас айгүй сонирхолтой санагддаг. Австралийн уугуул иргэдэд хүндэтгэл үзүүлэх ёслол гэх юм уу одоо аборигинал хүмүүстэй хүндэтгэл үзүүлж та нарыг хүндэлж байгаа шүү гэдгийг acknowledgement хийдэг. Тэр бас айгүй юм гой санагддаг шүү. Тэгээд хүн болгоо тий надад бас яг айгүй гой санагдсан. 1 минутыг ингээд чимээгүй байж хүндэтгэлээ илэрхийлээд тэгээд тухайн одоо арга хэмжээ ивент яг үргэлжлээд явдаг. Би тэр ихтэй яг хуульчилсан юм болов гэж би бодсон. Тэгээд одоо манай сургууль дээр ч гэсэндээ ямар арга хэмжээ, ямар лекц болон тэр
бүхний урд заавал тэр нөгөө нэг уугуул эргэстэй хүндэтгэл үзүүлэх тэр үгийг хэлдэг аахгүй Хичээл болгоны өмнө үү? юмнууд дээ. Яа. Оо тийм үү. Тийм манай энд ч гэсэн ер нь тий би тэг бодохгүй энийг баг ингээд одоо хуульчилсан юм уу яасан эсвэл бүр ямар утгатай. Гэхдээ бас тэхээс ч өөр аргагүй л дээ одоо энэ яг ингээд Австралийн энд ирж одоо Европ хүмүүсийн тэр суурьсан соёлыг харах юм бол өөрөө бас жахан дарк төвхтэй байхгүй. Тийм утгаараа одоо бол тэрнийхээ одоо тэрийгээ юу хийсэн гэдгээ бас нөгөө хүмүүс маань ухамсарлаад эргээд нөгөө уугуул иргэдтэй хүндэтгэлтэй хандах тэр хүмүүсийн одоо юу гэдэг энэ тэр сурч боловсрох хэрэгтэй энэ арай илүү нөгөө дэмждэг ч юм уу тэр талаараа илүү нөгөө нэг хийсэн түүхийн хасаа сургамж аваад одоо тэр хүмүүсийн соёлыг хүндэтгдэг тэгдэг ингэдэг юмнууд нь айгу сайн юм шиг санагдсан надаа. Аха. Яг хуульчилсан юм бол байхгүй юм байна. Тийм Тийм байна. You have formal with informal хоёрын дундуур л явд юм байна. Тийм. Бас нөгөө нэг байгууллагуудынхаа ач холбогдол интерес яаж иж магадгүй. Нөгөө нэг үйл ажиллагаагаа явуулж байгаа чиглэл ч гэдэм үү. Тэр мөрнөөсөө шалтгаалаад бас яг энийг санаж хийх үү, санахгүй хийх үү гэдэг нь юу ахтай гэхдээ хөвчлэн ер нь хийж л харагдтыг. За ингээд энэ хүрээд бит хоёр эхнийхээ дугаарыг дуусгахаар шийдлээ. За ингээд цаашдаа бит хоёр олон сэдвүүдийн талаар deep ярьж байгаа. Надад уулзлаа. Баярлалаа. За баяртай.